За сайн байцгаана уу. За дараагийн хичээлдээ тавтамаар л. За 3ds Max суулгаад ер нь анхны хэд танд ерөнхийдөө иймэрхүү workspace өгнө гэсэн үг. За workspace гэдэг нь юу вэ гэхээр таны энэ ажиллах талбар орчин хэлж байгаа. За тэгэхээр баруун эндээд болонд харах юм бол энэ янз бүрийн workspace-ийн тохиргоо байгаа. За энэнгээрээ дамжуулаад бас та өөрийнхөө хүссэн хэмжээгээр хүссэн байрлалд одоо өөрийнхөө workspace-ийг тааруулах боломжтой гэсэн үг. За workspace гэдэг нь юу хэлээд байна гэхээр жишээл энэ command panel-ыг хүссэн газар руу ингэж байрлуулах. За тэгээд цэнхэр болонгот нь тавьчихна. За ингээ өөртөө эвтэйхэн хэсгээр нь байрлуулж болдог. Тэр хэсгийг л ерөнхийдөө workspace гэдэг. Илүү тухтай ойлгоно гэсэн үг л дээ. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд хамгийн анхны юу эхэлж байгаа учраас хэдүүлээ шууд нэг олог нөрчлөхгүйгээр файл эхлүүлээ. За хамгийн эхлээд ерөнхийдөө сейвлж болно. За гэхдээ зөв шууд save гээд project нэг фолдерт, сценэ нэг фолдерт ингээд сейвлээд за хэрэгтэй texture assist эднэр нэг зөвхөн нэг фолдер сейвлээд явж болно. Ер нь хүмүүс л тэгж хийж харагддаг. Гэхдээ бид нэр илүү тохируулгатай хийхэд тулд илүү зэгцтэй хийхэд тулд мэдээж ийм project folder-уудыг үүсгэх хэрэгтэй гэсэн үг. За би энэ дээр болохоор create default гэдэг нэртэй project folder-ыг үүсгэнэ. За энэ ямар хэрэгтэй вэ гэхээр дараа нь өөр компьютер руу файлаа зөөж шилжүүлэх үед таны энэ project folder зүгээр өөрийнхөө project-ыг хаана байгааг заагаад өгчих юм бол өөр компьютерт байгаа 3ds Max шууд таны project-ыг таниад тэгээд хэрэгтэй texture бусад assist-уудыг өөрлөө шууд дата замыг нийлүүлчихдэг гэсэн үг. Тэгэхээр энэ ингэж явал хамаагүй эвтэйхэн зөв. Тэгэхээр create default project. За би энэ чинь шууд дэлгэцэн дээр 3ds Max гэдэг шинэ folder үүсгэсэн маа энэ дотор ингээ select folder гэдэг чинь. За тэгээ ингээ харах юм бол 3ds Max дээр түрүүний хоосон байсан folder зэрэг ийм хэмжээний folder-ууд default folder-ууд үүссэн байна гэсэн үг. За энэ дээрээ хэдүүлээ хэрэгтэй хэсгүүдээ хувааж хэсгүүд өөрөөр хэлбэл сцен гэдэг хэсэгтэр бидний сценүүд маань файлууд маань хадгалагдах гэх жишээний эсвэл render hub гэхээр энэ хэсэгт миний рендерсэн зураг за материал library import эсвэл export татсан зүйлүүд гэх мэтчлэн ингээд энэ фолдерууд дээр менежмент хийгээд явах боломжтой гэсэн үг. За тэгэнгүүт хэдүүл одоо шууд save гэдэг үзье. File save. За тэгэнгүүт энтрээр publish 3ds Max ингээд шууд project file үүсгэсэн байгаа болохоор шууд зам нь гараад ирлээ. За тэгээ энэ чэнэс эхлээд за видео TikTok 2 гээд гарч өгч. За save-лэх extension буюу өргөтгөл нь болохоор одоо би бол 3ds Max 2025 ашиглаж байна. Тэгэхээр энэ дээр 3ds Max 24, 23, 22 гэх мэтлэн өргөтгөлүүд харагдаж байна. Доошоо буух боломжтой. За тэгээ би энгийн 2025-аар save-лээд татгалж байна гэсэн үг. За ингээ save-лэгчлээ. За тэгэхээр товч болгоныг ингээл нэг хүртэл ингээ тайлбарлаад байхад бол айгүй төвхтэй учраас ерөнхийдөө айгүй энгийн ойлголт өгөх байдлаар явчих гэсэн үг. За дараагийн хамгийн их тохируулах шаардлагатай чухал зүйлийн нэг бол unit system. За энэ unit system дээр болохоор та metric, millimeter, meter, kilometer гэх мэтчлэн өөрийнхөө одоо хэрэгцээнд тааруулаад системийг сонгож болно гэсэн үг. USS-д бас байна. Одоо ерөөсөө тохируулах default горим нь болохоор сантиметр гэдэг дээр байдаг. Тэгэхээр ерөн сантиметр байл их зүгээр байдаг. Яагаад вэ гэхээр бидний Chrono Light буюу одоо гэрэл ажиллаулдаг хэсэг нь илүү сантиметр дээр тооцоол бодож ажилладаг. Гэхдээ барилгын програм дээр ажиллаж байгаа гэх хүмүүс бол дандаа миллиметр дээр ажилладаг. Тэгэхээр яг энэ AutoCAD-аас ийшээ файл эднэр орж ирэхэд зөвхөн шууд миллиметрээс сантиметр руу хөрвүүлчихдэг учраас энд санаа зовхон байхгүй. Тэгэхээр бид нэр аль болох энэ тоо утгыг өөрчлөхгүйгээр сантиметрээр ажиллана гэсэн үг. За энэ нас ингээд 1 Hz 1 см гэдгээрээ
явна гэсэн үг. Та нарын дефолт горимдор болохоор inches гэж байгаа хаа. Энийг шууд сантиметр болгож өөрчлөөр. Окей. За ингээ. За дараагийн тааруулах хэсэг бол мэдээж энэ workspace-ийг түрүү хэлсэн. Гэт солих болгонд та бүхний workspace-ийг өөрчлөгдөнө гэсэн. Дөнгөж орж байгаа хүн учраас нэг хайхтар менюнуудын байрлалуудыг өөрчлөлт авах шаардлага байх гэж би бодож байна. Хэрвээ үнэхээр өөрчлөлт тухгүй байгаа юм бол энэ зурааснаас та маус ингэ drag хийгээд татаж аваад хэсгүүдээ өөрчлөх боломжтой гэсэн. За хамгийн эхлээд хэдүүлээ нэг юу хэсгээ. Ямар нэгэн дүрс үүс гэж эхлэе. За тэгэхээр бидний баруун талын энэ панел буюу энэ command panel гэсэн энэ хэсгээр хамгийн энэ хэсгээр нэмэлт тэмдэгтэй харагдаж байгаа хэ. Create гэсэн. Тэгэхээр энэ дээр ингээд бид нэр бүх эндээс үүсгэж болох бүх төрлийн юмнууд энэ дотор харагдаж байгаа гэсэн. Ерөнхийдөө icon-ыг харах юм бол айгүй ингээ ойлгомжтой харагдана. Spline, зураасууд, за гэрэл камер, за янз бүрийн dummy move энтер гэх хэмжигддэг хэсэг гээл. Энэ дээр force эднэр гэх хүч эднэр харагдаж байна. За тэгэхээр хамгийн эхлээд хэдүүл box үсгий. Box-ын дээр дарлаа. Нэг талаас нь чирээд авлаа. Дэш нь. За ингээ бокс үсгэж чинь. За keyboard-ноос F3, F4, F5 гэсэн товчуудыг дарж болно. За өөрөөр хэлбэл би энэ дээр F3-ыг дарах юм бол бидний энэ зураас үссэн ба. За би энэ primitive юмгийг өөрчлөлөө. Энэ жоохон өргөн дэлгэстэй байгаа учраас би энэ менюг ингээ хоёр тийш нь татаад хоёр талдаа зэрэг харахаар тохируулчих болно гэсэн. За би энэ боксоо идэвхжүүллээ. Боксон дээр ингээ сантиметр гэсэн үг харагдаж байна. За тэдний харьцах нь хэдэн сантиметр, урт, өргөн, өндөр гэд бүгдийг та тааруулж болно гэсэн. Өөрөөр хэлбэл 100 харьцах нь 100, 100-ийн харьцаатай ингээд нэг харьцах нэг буюу 1 метр куб шаардруулж үүсгэж байна гэсэн. За F4 дээр дарахаар энэ нэг юм ирмүүд дээр нэг юм хөндлөн зураас харагдана. Энэ хаяа нэг харах эсвэл ингээд F3-аар нэвт харах ч гэдэг юм уу. Энэ хоёр төвчөө ингээд ээлж дарж ашиглаж өөр дэвтэйхэн байдлыг үүсгэнэ. За ингээ box энэ дээр байна. За эндээс нэрийг өөрчилж болно. Box 001 гэдэгтэр ингээд тухайн primitive-ийнхаа нэрийг өөрчилнө. За дээрэс нь энэ box-ийнхаа ингээд ихний харагдах зүгээр өнгөний байрлалыг бас ингээд сольж болно гэсэн. Long whatever тэ өнгөнүүдийг өөрчилж болно. За та хэдийн менюн дээр болохоор за менюг ашиглаж исэн болохоор ерөөд ингэж харагдчих хэвээр. Би энэ хэсгийг сүүлдэн зааж өгнө. Modify буюу одоо ямар нэг эффектүүд аюу хэрэгэлдэг эффектүүдтэй энэ хэсгээр лист болгоод оруулчихдаг гэсэн үг. За мөн сегмент гэж юм байгаа. За яг тухайн хэлбэрийг бол өөрчлөхгүй гэхдээ энэ дотроо сегмент буюу нэмэлт зураасууд бүрч болно гэсэн үг. Амархай байдалд. Тэдийг харьцсан тийм. За энэ зураасуудынхаа тусламжтайгаар жишээлбэл одоо энэ яг тэнцүү вакцины хэсгийг голоор нөхлөгч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ажиллаж болно гэсэн үг. За ингээ ямар нэгэн дүрс үүсгэжлээ сегментөд тохируулжлаа. За одоо энэ харагдж байгаа бидний энэ дүрс харагдж байгаа энэ хэсгийг бол viewport гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ viewport-а хэрхэн удирдах вэ гэхлээр та alt keyboard-ноос alt-ыг дарах хэрэгтэй. Alt-а дараад маусныхаа голын товчийг дарах юм бол та тухайн битийг эргүүлнэ. За ингээ эргүүлнэ. За тэгээ урагш нь хойш нь зүүм хиймээр байгаа бол маусныхаа scroller хойш нь татчих чинь гэсэн үг. За pen хийх юм бол зөвхөн маусныхаа голын товчийг дараад хоёр тийш нь ингээ өдлөж болно гэсэн үг. Өдлөглөө, эргүүллээ, татлаа. Эсвэл alt Z дээр дарж чад курсор ингээд ийм томруулдаг шилтэй болчихно. Тэнгууд төв хэсэг дээр нь дараад ингээд зөөлөн смут байдлаар нааш шин зүүм хийж болно гэсэн үг. За ингээд эсвэл keyboard-ноос Ctrl R-ыг дараад
шууд эргүүлж болно гэсэн. Эргүүлэх ингээд pan хийх маусныхаа болоор контрол гараад дараад эсвэл маусныхаа барууныг дараад тэгээд саяныхаа менюг алга болгочих. За ингээд дэлгэцэн ингээд өдөртөө сурч гэсэн. За энэ дэлгэцний зүүн талд болохоор ерөнхийдөө бол layer гэж хэлж болно. Photoshop дээр ажилладаг бол илүү сайн мэддэг бах. Энд ямар нэгэн дүрсүүд үүсэх юм бол энэ дээр тухайн дүрсүүдийнх нь листүүд харагдана гэсэн. За одоо дахиад sphere үүсгэе. Sphere дээр дарлаа. Голын аваад зөв чирчээ гэсэн. Маусны зүүн талыг дараад чирлээ боллоо. За ингээд дүрс үүсчих. Тэгэнгუთ and layer хэсэг дээр sphere тэг 1 гэсэн дүрс үүсэж байна гэсэн. За одоо бид нар чинь дүрс үүсгэж чинь дүрсийнхээ хэмжээсийг ингээд гар дээрээс тохируулчих бол гэсэн. 50 дээд. За сегмент нь ингээд олон байх тусмаа гоё зөөлхөн болно. За бага байх тусмаа жишээлбэл ийм хурц өнцгтэй болно гэсэн. Гэхдээ энэ өөр гэсэн үүрэгтэй. Та нар бүх дүрсүүдийг нээж үзэж явах. Нээж үзэж одоо энэ сегментүүдийг өөрчилж үзэх шаардлагатай гэсэн. Жишээлбэл энэ сегмент бага болох тусмаа илүү кристаллик болж эхэлж байна. Ариу сегмент нэх болох тусмаа илүү гоё зөөлөн бөмбөгшөө болж байна гэсэн. Тэгээ 36 32 эсвэл 72 ч юм уу хангалттай байдаг. За тэгээ энэ бүх менюнуудээр та бүхэн өөрсдөө дарж үзцгээгээрэй. За одоо энэ дүрсээ яаж хөдлөх вэ те? Энэ битүүдээ яаж хөдлөх юм? За тэгвэл keyboard-ноос WER гэсэн 3 тавч байгаа. За юун дээр бол энэ дээр харагдах ба. Icon бол энэ дээр 3 icon байгаа. За W буюу move tool тухайн дүрсийг зүүн, за Z тэнхлийн дагуу, Y тэнхлийн дагуу, X тэнхлийн дагуу гэсэн. За яг Z тэнхлийн дагуу гэдэг Maya болохоор Y тэнхлийн дагуу нь босоо байдаг. Бусад програмнууд болохоор дандаа Z тэнхлэг нь дандаа босоо хэлбэртэй байдаг гэсэн. За энэ доотлын буланд харах юм бол бас тэнхлэг эргүүлэх үед хаашаа эргэж байгааг харагдана гэсэн. За тэгээд энэ шаардаар дарах юм бол XZ2 хоёр тэнхлийн дагуу тууштай зөөж ийн гэсэн. За голынх нь энэ дөрвөлжингээс барих юм бол 3 тэнхлийн дагуу одоо хүссэн хэмжээсээр зөөж байгаа мөн одоо таны веб харж байгаа өнцгөөс тань тулгуурлаж зөөгж байгаа гэсэн. За Ctrl Z-гээр та хийсэн үйлдэл авахраа. За тэнгуут энэ дээр E буюу rotate ингээд тухайн тэнхлэгийн дагуу зөөх эсвэл ингээд чөлөөтэй эргүүлэх. За мөн гаднах тойрог нь болохоор харагдж байгаа өнцгөөсөө миний харж байгаа өнцгөөс параллельны ингэж эргүүлэх гэх мэтчлийн иймэрхүү сонголтууд байна. За R үсгэн дээр болохоор scale хийгдэнэ. За энийг бол pivot гэж нэрлэдэг. Зарим програм дээр болохоор gizmo гэж нэрлэдэг. Энэний тусламжтай хэдүүлээ бүх төрсөө зүүн за хоёр тэнхлийн дагуу scale хийх, зөвхөн нэг тэнхлийн дагуу хийх. Ингээд хөндлөн хэвтэй байдлаас нь scale хийх гэх мэт ингээд scale-ууд хийгдэнэ. За энэ бол хэрэгтэй ингээд байнга хэрэгэлдэг энэ 3 товч байгаа. Тэгээд WER гэдэг ингээд энэ 3-ыг сайн шийдлээд авах хэрэгтэй. За тэгэнгუთ энэ дээр дахиад энэ pivot-ны үед авч үзэх хэрэгтэй нэг зүйл болохоор бид хэрвээ анзаарах юм бол бидний pivot өөрчлөгдөхгүй байгаа. За одоо би ингээ эргүүллээ. Тэгвэл Z тэнхлэг нь хэвээрээ буюу одоо world coordinate буюу одоо үндсэн програмныхаа үндсэн төв тэнхлэгтэй яг ижил gizmo байгаад байгаа гэсэн. За учир юу вэ гэхээр бид нэр энэ дээр энэ хэсэг дээр local гэдэг хэсгийг сонгочих юм бол тухайн битийнхээ дагуу gizmo-нууд маань өөрчлөгдөж өгдөг. За энэний дагуу ингэж эргүүлснийхээ дагуу хөдлөх шаардлагатай бол тэрийг local болгох эсвэл
world буюу world coordinate-аар нь ашиглаж gizmo зөөх гэсэн юм хоёр сонголт байгаа. За жишээлбэл rotate би энэ дээр бол яг заавал дээшээ курсороо явуулчихгүйгээр за alt авчаа дараад local гэдэг alt маусны баруун дарахаар нэмэлт юм ин угаараа дэрнэ. Энэ дээр local world гэдэг үгээ сонгоо авчихсан. Энэ дээр би ингээд local зөөлөө буюу тэнгуут бидний бас rotate маань цуг дагаад битээ адилхан ирэх юм байна. За бид нэр энийг хитэн градус яаж эргүүлсэн гэдгийг хянахын тулд энэ доор юм жижиг юу байгаа. Хяналтын юм тоо хэмжигдэхүүнүүд байгаа. За би энийг эргүүллээ. За нэг буцаа world болголоо. За world болгочингод 19 white angle-ийн дагуу 19 градус иргэсэн гэж байна. Тэгээ 90 градус эргүүлье. За гээд буцаадаг. Ингээд pivot удирч. Өөрөөр хэлэх юм бол нарийн харах юм бол бидний pivot хажуу талаас буюу тухайн битийн хамгийн доор нь үссэн байна. Тэнгууд энэ бөмбөрцгийн хувьд болохоор хамгийн төв тэнхлэгт нь төв зэгт нь үссэн байна. Энэ хоёрын ялгаатай. Тэгэхээр бид нараас pivot өссөн зэгтээ байрлуулах шаардлагатай гэсэн. За ялгааг дахин харуулъя. Keyboard-наас Alt W тавьчихдаг. Тэгээд гот та перспектив хэсгээсээ бусад харагдц буюу одоо монголоор бол project руу шилжинэ гэсэн. За тэгэнгუთ top front left гэсэн хэсгүүд байгаа. Энэ дээр ингээд та маусны курсорыг авчиад Alt W-г дарах юм бол томорно. Alt W-г буцаад дарах юм бол жижигнэ гэсэн үг. Курсороо авчлаа. Заавал энэ дээр дарах шаардлагагүй курсор хаана вэ? Тэрэн дээр Alt W-г дарах юм бол тухайн viewport буюу project маань томорно гэсэн. За би ингээд top-оос нь харъя. G үсгэн дээр дарах юм бол grid буюу бид нарт тусалж байгаа энэ дөрвөлжин хэсгүүд маань алга болчихно гэсэн. Жохон тэртэй байх юм бол ингээд хасчиж байна. За тэнгууд би энэ битээ сонголоо. За битээ сонгоод W-г дарлаа. За тэнгууд alt local world. За ингээд энэ битийг харангууд манай энэ ингээ хойш нь би маусны курсор хойш нь татах юм бол ингээд хар ингээ зураас харагдаад байгаа энэ хэсэг бол манай координат буюу ер нь бол энэ чинь ингээ хязгааргүй уудам орчинд бид нэр юм бүтээж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрний хамгийн төв зэгний яг энэ хэсгийн уулзуур юм байна гэсэн. Тэгэхээр би объект ямар нэгэн байдлаар ийш ингээ зөөч буцаад энэ төв зэгт нь авчих юм бол энэ доотлын энэ минутыг харьцах хэрэгтэй. Тэгэхээр бидний x-ийн дагуу, y-ийн дагуу тэдэн сантиметр ингээ зөгцсөн байна гэж. Тэгэхээр би нэг 0.5 0.5 0 гэхээр би бүх чиглэлийн дагуух буцаагаад хамгийн анхны төв зэг рүү авчиж гэсэн үг. За sphere маань гэсэн ингээд би 0 0 0 За ингээд авчиж болно. За pivot-ыг яаж хөдлөх нь бол айгүй чухал гэсэн үг. За айгүй амархан жишээ авах юм бол жишээл энийг би ингээ хаалах гэж бодлоо л та. Ингээд сегмент байхгүй. За тэгэн гутаа төсөөлөх юм бол хаалга маань хэрвээ төв тэнхлэгтэр байх юм бол хаалганууд нугасных нь байрлал гэсэн үг шүү дээ. Нугас нь ингээ төвдөө явах юм бол ингэж төөрөө иргэн гэсэн үг шүү дээ энэ хаалгач. Гэхдээ бидний хаалганы нугас ч одоо яг энэ талтаа байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Нэг талтаа. Тэгэхээр бид нар энэ pivot-ыг зөөх хэрэгтэй гэсэн үг. Зөөхөнд бол keyboard-наас D үсгэн дээр дарах. Тэгээд pivot-ыг ингэ шийдвэн гэсэн. За өөрөөр хэлэх юм бол та нар D үсгэж ажиллахгүй байх юм бол энэ Intelli Modify panel хэсгнээс энэ 3 дахь хэсгийг сонгоод effect pivot гэдгийг даа гэсэн. Тэгэнгუთ таны pivot чинь ингээ өөрчлөгдөж чинь. Тэгээ хүссэн газараа тавьчаад тавьсныхаа дараа effect pivot гэж гэсэн. За тэгээд R гэдээ дарах юм бол таны байрлуулсан тэнхлэгийн дагуу бичүүлэх гэсэн. Тэгэхээр энэ pivot бол айгүй амар чухал. Хаана байрлуулахаас нь хамаарат анимашн гэдэг юм уу? Ямар нэгэн зүйл онгойлгох, хөдөлгөх
гэд тэр бүгдэд хэрэгтэй гэсэн үг. За тэнгууд би нэг disk нэрээр дарлаа. Би одоо яг энд яг pivot ингэж зөв байрлуулмаар байгаа. За Alt W дээрээс нь хараа. Яг гараараа ингэж яг эний дагуу ингэ тавина гэж юусоо байхгүй. Ингээ зөөмдөд харах юм бол тодорхой хэмжээгээр зөрчсөн байгаа гэсэн үг. За тэгэхээр яг энэ дээр наалтуулахын тулд snap гэдэг зүйл хэрэгтэй. Keyboard-ноос S буюу энэ дээр харагдж байгаа snap төлөгийг ашиглана. За юуц эхлээд S-ээ дарлаа. Эний дагуу snap гэж. За snap төлөн дээр эхлэхийн тулд танд хэдэн тохиргоо хэрэгтэй гэсэн үг. Ерөнхийдөө бол таны нисэг бол хоосон байгаа. Тэгэхээр би бол vertex, endpoint, midpoint гэсэн хэсгүүдийг идэвхжүүлж snap point-ыг ашигладаг. Бусад хэсгийг бол ашиглахад хэтэрхий олон зүйлс харагдаад байдаг болохоор жоон төвөгтэй байдаг. За option дээр болохоор хамгийн чухал хэсэг бол та бүхний нүүн дээр enable in access constraint гэсэн энэ хэсэг чагтлааг байгаа. Энийг заавал чагтлах хэрэгтэй. Тэгэх юм бол яг бидний чиглүүлж байгаа шугамын дагуу гоё зөв snap хийгдэх гэсэн үг. За тэгээд би энэ меню руу сая орохдоо тухайн менюнийхээ товчон дээр очиод маусныхаа барууныг дарсан. За ингээ буцаад use-гээ дараад apply хийчих гэсэн үг. За саяны snap tool бол зөвхөн pivot зөөхөд биш бүх модулуудыг хооронд нь ингэж exact match хийхэд хооронд нь наалдуулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Модуль хийж явах үедээ хэдүүлээ тэрийг угаасаа байнга ашиглана. За use-ийн дээрээ дарлаа. Одоо энэ хэтэрхий доотлын болонд байгаа учраас би нэг дээш нь зөвхөн Z тэнглэгийн дагуу явуулж байгаа. Тэнгуутаа S үсгээ дарчна. Тэнгуут ингээд тэнд ингээд шараар харагдах хэвээр. Энд ингээд шараар харагдангууд энэ тэмдэглэгээ нь болохоор А болон B хоёр талын цэгийн голын хамгийн төв цэг нэ одоо гол хэсэг нэ гэдгийг mid point-о гэдгийг зааж өгч байна гэсэн. Энэ шар дөрүүлж харагдлаа. Би маусныхаа зүүн талын дарсан маусаа шууд аавна. За ингээд энэний дагуу pivot маань зөвгдсөн гэсэн. За use-гээ дараад боллоо. Тэг ингээд шараа яад. За одоо ингээд энийг дагаар болчихсон гэсэн. За тэгэнгუთ энэ snap дотор бас A үсгэн дээр дарах юм бол ийм angle snap toggle гэдэг нэг. За энэ дээр ороод харах юм бол бид нэг хитэн градусаар эргүүлэх вэ гэдэг нь энэ дээр харагдана. Enable shape constraint гэдэг 15 градус. За энийг бол та өөрсдийнхөө хүссэн хэмжээг тохируулж болно. 15, 30, 45 ч юм уу 90 гэл. За жишээлбэл би 15 градусаар идэвхжүүлсэн. Тэгмэд ингээ харах юм бол миний тэр хаалганы пивотны дээр харж байгаа тоонууд дандаа 15 градусаар так гэдэг ингээ эргэж ийн гэсэн үг. Тэгтээ мэдээж ингээд юу бутаргаа тоогоор ингээ эргүүлэх бол байж болно. Гэхдээ яг илүү шугам зураг дээр ажилладаг барилгын зураг дээр ажилладаг хүмүүс бол дандаа л тэгшимтэй эргүүлэх хичээдэг байх гэж би зөв боддог. За pivot-од хамруулж жижигрүүлэх үйл keyboard-наас нэмэх хасгаа дарах хэрэгтэй. За ерөнхийдөө pivot бол иймэрхүү хэрэгтэй. Тэгээд pivot-а нааш чааш зөөх хэрэгтэй. Snap tool-аас эхний хэдлэр иймэрхүү байдлаар ашигладаг. За өөр хамгийн чухал хэрэгтэй зүйл юу вэ гэхээр за тэгээд хэдүүл одоо энэ төрсүүд ингээ үүсгэсэн за энэ хэсгийн панел дээрээс modify хэсэг дээр буюу за sphere cone гэдэг. Тэгэхээр дандаа энэ үндсэн XY тэнглэхийнхээ хавтгаа дээр төсөөлж тавина гэсэн үг. Ингэж жагаад дүрс үүсгэх нэхээр ер нь хэцүү. Тэгэхээр заавал ингэж дээрээс нь харж чаад нэг талаас нь ингээ маусны зүүн талыг дараад ингээ чирээд
хүссэн хэмжээнд очингуудаа тавиад дээш нь очиод за конус учраас дээш доош нь курсороо хөдөлгөнө. За ингээд тэгээ маусаар арчих гэсэн. За энэ хөдөлгөөнийг айгу алууд тэгээ аяндас орчиндөө. За тэгээ конус үүсгэсэн. Конус буюу ийм цилиндр. За ингээд дараа нь ингээд хэмжээсүүдийг өөрчилж болох учраас санаа зовлтгүй кликээс үүсгээд дараагийн энэ параметруудын нэмээд өөрчилж болно гэсэн үг. За тэгээ энд байгаа үүсгэсэн модулууд энэ энтлийн layer гэснээс ингээ харах юм бол уртлын нүдийг ингээ дараад hide, unhide дээр хийж болно гэсэн үг. За ингээд ерөнхий 3ds Max-ийн эго basic ойлголт нь бол энэ төрлөө. За дараагийн хичээл дээр уулзъя.